араас ингээд орохоор бас айгүй өндөр хариуцлага өөрт ирж байгаа юм шиг санагддаг. 1-2 жил алдахад ч юм уу те. Ерөнхийдөө цаг хугацаа чинь дахиж хийж эргэж ирдэггүй. Тэгээд залуу нас маань өөрөө айгүй лимит хязгаарлагдмал байдаг учраас ямар нэгэн шийдвэр гаргахтаа айгүй calculated байгаасай те. Сэтгэлийнхээ хөөрлөөр ингээд том алдаа битгий гаргаасай гэж бол хэлмээр байна те. Анх Брауныг сургуульд орчоод би чинь вау Ivy-г орсон хэвээр одоо ингээл амьдрал сайхан болно гэлтэй. Ерөөсөө тийм биш. Улам том даваанууд чиний өмнө гарч ирдэг. Тхийн өнцөг булан бүрээс ирж байгаа залуучуудаа ингээ харилцахаар өөрийн чинь харах хүрээ өнцөг бол хамаагүй илүү тэлдэм шиг санагддаг шин. Практикийг ойлгохгүй, ажлын туршлахгүй магистр хийх миний бодлоор амар харамсалтай. Бараг илүү яг зөвхөн яг үр дүн дээр тулгуурласан тиймэрхүү үйлчлэгийг одоо үзүүлж байгаа. Та бүхэндээ энэ өдөр өглөө орой мэндийг хүргэе. Диплом подкастынхаа шинэхэн дугаараар та бүхэнтэй уулзж байгаадаа баяртай байна. Миний бие хөтлөгч Бум. За тэгээ зочин маань Harvard-ийн бизнесийн удирдлагын шинэхэн магистр Тука маань оролцож байна. За бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Бас баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд Тукагаас хамгийн түрүүний асуулт яг толгойд орж ирж байгаа нь Harvard болохоор ер нь ингээ хүн болгоны ярьдаг юм клишэ сургууль шүү дээ. Тэгээд ингээд амар ярьдаг ч гэсэн төгсгöd ер нь яг ямар мэдрэмж төрж байна? Тий ерөөсөө итгэж чадахгүй байна. Тэ. Хамгийн анх ерөнхийдөө сургуульд орохдоо ч гэсэн итгэж чадахгүй байсан. Тэгэл орсныхаа дараа үнэхээр яг би орсноо те энэ баг алдаа байсан уу? Ямар нэгэн техник алдаа байсан уу гэд имэйл ингээл баян шалгаад нэг тиймэрхүү мэдрэмж төрж байна. Тэгээ 2 жилийн дараа сураад төгсгöd ч гэсэн ингээд айгуул гоё мэдрэмж төрж байна. Бага бахта ийм сургууль байдаг гэдгийг ч бараг сайн мэддэггүй байсан. Тэгээд мэдснийхаа дараа ч гэсэн ингээд бүр хитрхи тэнгэрийн те бараг хүрэх ямар ч боломжгүй юм шиг байсан. Тэгээд тэр мөрөөдлийнхаа сургуульд сураад өгсөндөө айгүйх баяртай. Нийт 2 жилийн хугацаанд суралцсан юм шүү дээ. Яг энэ 2 жилийг хүссэн бүх мэдлэгээ олж авахыг хүссэн бүх зүйл авч чадсан гэж бодож байна уу? Хэр урт хугацаа эсвэл хэр богино хугацаа вэ? Тий, яг хуу хүссэн зүйлүүдээ бол тодорхой хэмжээнд авсан гэж бодож байна. Тэгээд мэдээж сургуульд явахын өмнөх хүлээц гэж байгаа, сургууль дээр очисны дараах хүлээц гэж байгаа тий. Тэгээд 2 жилийн хугацаанд өөрөө хувь хүний хувьд бас одоо мэргэжлийн хүний хувьд ч гэсэн хувьсан өөрчлөгдөж байгаа. Гэхдээ ингээд энэ бүгдийг одоо ингээд энэ өндрөөс ингээ хараа зүгээр одоо базаж хэлэхэд бол ямарсан хүссэн зүйлүүд авсан гэж бодож байна. Гэхдээ мэдээж зөндөө олон бэрхшээлүүд байсан. Тэгээд хамгийн том бэрхшээл нь бол та бүгд мэдж байгаа ковид байна тий. Тэгээд яг сурж байх үед ковид гараад тэгээд одоо манай сургууль тодорхой хэмжээнд нэг танхимаас онлайн руу шилжих болсон гэдэг тиймэрхүү асуудлууд мэдээж байсан. Гэхдээ бол зөндөө гоё дурсамжтай төгсч чадлаа тий. Хоёуланд нэрээ ярих амар олон сэдв санагдлаа бас байна. Дөрөв бас Тука хэлж очихоос өмнөх хүлээлт, оцны дараах хүлээлт гэж нэг хоёр өөр нэг юм expectation reality гэж хоёр байгаа гэхдээ тий. Энэ хоёр хэр зөрүүтэй байсан бэ? Эсвэл бүр төсөөснөөс чи илүү байсан уу? За тий сайн ч одоо юунуудаас өөрчлөлтүүд харагдсан. Тэгээд жоохон муу ч өөрчлөлтүүд харагдсан байж магадгүй. Гэхдээ миний хувьд яг анх очих хүлээц бол бизнесийн сургууль болохоор тэнд дандаа 4-5 жил ажилласан ажлын туршлагатай хөрөнгө оруулалтын банк тэгээд санхүү тэгээд нүүн зөвлөх үйлчлэгний байгууллагаас ирсэн залуучуудаас бүрдсэн байдаг учраас тэгээд бизнесийн сургууль гэдэг утгаараа нэг тийм арай нэг жоохон хамраас өгсөн ч юм уу те нэг жоохон нэг тиймэрхүү маягийн хүмүүс тэгээд нэг ярьж байгаа өнгө айсан ингээд айгу сериосны тэгээд нэг дандаа нэг тийм transactional ч юм уу те ингээд нэг тийм бизнес ярьсан тиймэрхүү хүмүүс байх болов гэсэн нэг тиймэрхүү хүлээцтэй байсан. Тэгэд яваад очисон чинь бол нэг тийм байгаагүй хүмүүс айгу гоё найрсаг, нөхөрсөг айгу гоё тийм хүрээлэл байсан. Тэр нөө Harvard-ийн бизнесийн сургуулийн хүүхдүүд гэхэрэл нэг тийм бие даасан хүүхдүүд гэж айгүйх боддог. Яг үнэндээ чи тэрний хүрээлэлд ингээ орчхороо ба шал өөр байсан шүү. Тэгэхээр тэр айгу гоё нэг тийм эерэг хүлээц байсан. Эерэг биш хүлээц гэх юм бол юу байсан? Бизнесийн сургуульд ингээд явахаар ерөөхдөө магистр нь бас ингээд одоо curriculum те юуныхын хувьд бол нэг тийм амар ачаалттай биш гэсэн нэг тиймэрхүү ярианууд их байдаг. Хүмүүс ингээд олон жил ажиллачаад бизнесийн сургууль дээр очиж арай нэг жоохон амьсгаа аваад тэгээд дараачихаа одоо ажил руу орё ч юм уу. Нэг тиймэрхүү хүлээц надад бол бас байсан. Тэгсэн чинь яг очисон чинь curriculum нь айгу хүнд байсан. Тэгээд
өдөрт бид нар чинь 40-50 нэг хуудас кейсээ уншаал тэгэл маргааш өглөөнийхөө кейстэй амар шинжэнгөө бэлдээл тэгэл очиод мэтгэлцэн хийгээл те бас нэлээд ачаалттай байсан. Тэр нь бол бас хүлээсэн яг эсрэг байсан шүү. Тийм. Дукаг бас сонсч ирсэн байна. Өмнө бас айгүй олон юм кейсүүдтэй кейс стади айгүй явагддаг гэдэг. Ер нь практик талдаа илүү байд юм болов. Одоо жишээлбэл Монголд ч юм уу те онл их яваал практик талдаа кейс стади нэг бага аваад байдаг шүү дээ. Тэнд аль нь илүү давмгай магадгүй практик нь илүү давмгай. Тийм. Бизнесийн сурвал Harvard-ын бизнесийг сурвал бол бараг 100% практик дээр тулгуурласан одоо тийм мэдлэгийг олгож байгаа. Case study гэдэг нь болохоор яг амьдрал дээр одоо бий болж байгаа асуудлуудыг шийдвэрлэх. Тэгэхээр бид нэр тухайн нэг компанийг сонгож аваад тэр компани талаар бичигдсэн 50-60 хуудас кейс тэр кейс нь болохоор тэр тухайн одоо компани бүхий л үйл ажиллагаа одоо маркетинг нь ямар явагддیں, борлуулалт нь ямар явагддیں, өрсөлдөх чадвар нь хэрэг те ямар салбарт байгаа юм. Тэгэн гутаа одоо яг чи тэр компани өнөөдөр гүйцэтгэх захирал байсан бол гэд чиний өмнө болохоор нэгээс хоёр асуудлыг өгдөг. Тэр асуудлын хариулт нь бол тэр кейс дээр байдаггүй. Тэгэхээр тэр асуултын хариулт тэр шийдвэрийг болохоор чи өөрөө дор бүрний хүүхдүүд дор бүрний ингээд өөрийн байдлаар өөрийн өнцгөр харж тэр шийдвэрийг гаргаж ирдэг. Тэгээд тэр гаргасан шийдвэр болохоор маргааш өглөө нь анги дотроо 94 хүүхэд байгаа. Тэгээд 94 хүүхэд анги дотроо болохоор хоорондоо мэтгэлцдэг. Тэгээд тэр мэтгэлцээний хамгийн гол зорилго нь болохоор чиний гаргасан шийдвэр чинь хамгийн зөв шийдвэр вэ гэж бусдад тулгах бол биш. Харин одоо бусдын шийдвэрүүдийг амар сайн одоо сонсоод үзээд тэгээд одоо хамтын тэр мэтгэлцээнээс зөв шийдвэрийг ч юм уу те олох тэр процесс нь их чухал байдаг. Тэгэхээр хүнийг яг одоо бизнесийн тийм асуудлуудаар ингээ байнга яаж лээдэг гэсэн үг. Төгчдөг гэсэн үг юм. Тийм бөмбөгчдөг те. Сая бас ярианд хэлж ин хичээл дээр нөгөө маркетингийн кейсүүд тэгэл үйл ажиллагаа амар олон төрлөөс нь компаниг хардаг гэдэг. Тэгээ сүүлийн үед ер нь магистрийн зэрэгээ бизнесийн удирдлагаар хамгаалах нь айгүй их болсон те хүмүүс за ерөнхий ямар ч лээс энэ мэргэжлэр төгсчүүл би ингээ хувьсах чадвартай болчихно гэд яг ямар хүмүүс ер нь яг бизнесийн удирдлагын мэргэжлийг сонгол зүгээр идэг. Яг чамааг ингээд сураа төгсөж явахад за би ер нь энийг одоо энэ мэргэжлэр суралцсан нь ингэж авсан юм байна да. Эсвэл ингэх байсан юм байна да гэж одоо зөвлөгөө байвал. Тийм ээ. Наач нэг гоё асуулт байна. Яг бизнесийн сургуульд ийм төрлийн хүн явах хэрэгтэй гэсэн тодорхойлт миний бодлоор байдаггүй байхаа. Тэгэхээр нөгөө бизнесийн сургуулийг төгснөөр ямар чадвар авч байна те. Харин тэр чадварыг болохоор авъя гэж хүсэж зорж буй тийм тэмүүлэлтэй бүх хүмүүс миний бодлоор бизнесийн удирдлагаар сурах хэрэгтэй. Тэгэхээр тэр авч байгаа чадвар нь болохоор өөрөө түрүүн хэлсэн ямар нэгэн компанийг одоо яг одоо том зургаар олон талын өнцгөр одоо харах чадварыг нэгт авж байгаа. Хоёрт болохоор манлайлах чадвар авж байгаа. Ирээдүйд одоо өөрийнхөө салбарт очиод том менежер болох тийм хүмүүсүүдийг манлайлагч хүмүүсүүдийг ерөнхийдөө бэлтгэхийг маш их хичээдэг. Тэгээд бидний чинь болохоор яг нэг ангид суулгаж байгаа хооронд нь мэтгэлзүүлж байгаа учраас бас нөгөө баг хамт олон те нэгнийгээ сонсох чадвар тиймэрхүү чадруудыг бас суралцж байгаа. За тэгээд энэ бизнесийн удирдлагаар төгссөний дараах одоо боломжууд бол no sky is the limit гэдэг шиг зөндөө байгаа. Гэхдээ зөвхөн мэрэгжил биш бас сургууль нөлөөлж байгаа бах тий. Тийм явна. Sky is the limit гэдэг бол магадгүй зөвхөн Harvard-ын үеийнүүд ч байдаг ч юм уу тий. Тийм сургуулиуд нь хоорондоо чи зөвхөн Google-ээр ингээ харах юм бол бүгд амар адилхан юм шиг санагдаж магадгүй. Одоо Stanford-ийн бизнес сургууль байна, Harvard байна, Wharton, Columbia. Тэгтээ ингээд илүү deep гүнзгий ингээ хараад үзэх юм бол бүгд нэлээд өөр байгаа. Тэгэхээр одоо чи төгсөөд одоо амар entrepreneurial те гарааны бизнес нэг тиймэрхүү ч юм эсвэл технологийн тал дээр илүү суурилсан байх юм бол Stanford руу явах ч юм уу те. Harvard болохоор яг өөрхөн curriculum нь болохоор ерөнхий менежмент. Тэгэхээр илүү яг биечсэн бүтцтэй одоо Fortune 500 тийм том компаниудын ерөнхийдөө менежер болох хүмүүсийг жишээ нь бэлтгэдэг. Тэр талаасаа ч гэсэн нөгөө curriculum дагаад шал өөр байдаг байхгүй юу? Wharton, Columbia дээр болохоор илүү яг санхүү хөрөнгө оруулалтын банк руу чиглэсэн байдаг ч юм уу. Тэгэхээр түрүүний чиний нэг асуусан асуулт ямар сургууль руу явах вэ? Эсвэл ямар хүн ямар сургууль руу явах вэ гэдэг нь болохоор эргээд нөгөө нэг тэр сургууль нь өөрөө ирээдүйн ямар хүнийг бэлтгээд байна гэдгээс хамаарж байгаа. Тийм байна. Тэгэхээр заавал магистрийн зэргийг хамгаалмаар байвал би заавал Harvard л орох хэрэгтэй биш. Яг юу сурмаар байгаа? Сурсныхаа дараа хаана очимоор байгаа гэдгээсээ шалтгаалж сургуулаа сонгох нь зүг байна. Бүр яг зөв тийм. Үнэ. Тэгэхээр бас
зөвхөн Америк бас биш шүү дээ тий. Одоо Европын зөндөө олон сайн сургуулиуд байна. Одоо л тэгээд нэг Азид бас агүй олон сайн сургуулиуд бий болж байгаа. Тэгэхээр заавалчгүй Америк биш. Ерөнхийдөө бизнесийн удирдлагын ухтах нэг ч юм уу дэлхийн зөндөө олон өөр газраас авах боломж нэгдэж байгаа гэж бодсон. Аха. За тэгээд Токагийн хувьд мөн Харвардаас өмнө Дэлхийн нэгдсэн коллеж Браунд бас сурчээсэн те. Тэгээд эдгээр сургуулиудын хандлаар бас мэдээлэл өгвөл магадгүй хоёулаа заавал Харвардтай харьцуулах хэрэггүй байх те. Тийм, Дэлхийн нэгдсэн коллеж гэдэг нь болохоор 2 жилийн ерөөдөө high school гэсэн үг. Тэгээд дэлхийд даяар өөр ингэсэн 13, 14 салбартай байдаг. Тэгээд тухайн сургуульд сурснараа чи олон улсын бакалаврат гэдэг team degree авдаг. Тэгээд тухайн 2 жилийн сургуульд 2 жилийн дотор бакалаврын зэрэг хамгаалж чинь гэсэн үг. Үгүй bachelor тэгээд high school ерөөдөө тийм. Тэгээд тэр high school 2 жил байх хугацаанд ерөөдөө сургуулиуд руу материал өгөөд тэгээд нөгөө SAT гэдэг стандартчлагдсан шалгалтуудаа өгөөд тэгээд явдаг байгаа. Монголоос бол нэлээд олон залуучууд Дэлхийн нэгдсэн коллежийн одоо шуумаар төгссөн топ сургуулиуд руу явсан зөндөө тохиолдол байгаа. Би тэгээд тэр олон тохиолдлуудын л нэг. Ер нь өөрийгөө яг дараагийн их сургуультай бэлтгэл юм. Дамын бэлтэж өгдөг газар тийм яг байна. Boarding school гэсэн үг баг тийм. Браунийг сургууль бол Америкт байдаг. Гол зорилго нь болохоор liberal arts. Тэрний үгсэг бөхөр чи заавалчгүй өөрийн гэсэн мэрэгчлээ сонгоцсон байх шаардлагагүй. Браунийг сургуульд очиод ерөөхдөө ерөнхий мэдлэгийг аваад 1-2 жилийн хугацаанд баг хүссэн хичээл авч аваад тэгээд make up your mind тэгээд мэрэгчлээ сонгодог байгаа. Тэгээд Америкийн нөгөө 8 Ivy League сургуулиудын нэг. Liberal arts-ын тухайс хоёлаа жоохон дэлгэрүүлж ярил илүү зүгээр ах гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн яг 10 жилээ төгсөж байхдаа яг энэ мэргэжлээр сурна гэдгээ өөрөө юу н олоогүй. Тэгээ явж байгаа л юу н сургуультаа ороод мэргэжлээ сонгочихсон л та. Тэгэхээр яг энэтэй адилхан 10 жилээ төгсөж байгаа хүүхэд болгон бас мэргэжлээ олоогүй байвал liberal arts танцнараа ямар одоо давуу талтай яагаад юу нэг сургуулиудыг сонгох ёстой юм. Чиний одоо зөвлөгөө нь ямар авах вэ? Миний хувьд болохоор liberal arts яагаад сонгосон бэхээр яг мэргэжил одоо би яг ийм л хүн болмоор байна гэсэн нэг тийм бага насны passion бол байгаагүй тий. Би одоо бага байхдаа би яг л гоё инженер болмоор юм ч юм уу, эсвэл би яг доктор болмоор ч юм тий. Нэг тиймэрхүү хувьсах чадвартай мэргэжлийг сонгох ч юм уу, эсвэл өөрийгөө арай олоогүй байгаа хүмүүс ихвчлэн liberal arts-ыг сонгодог. Liberal arts нь ихвчлэн ерөнхийдөө Америкт айгу түгээмэл Англид ч юм уу, Европ ч юм уу тиймэрхүү газруудад бол нэг мэргэжлээ заавал эхлээ сонгогдсон байх шаардлагатай байдаг. Тэгэхээр Америк улсын нэг давуу тал нь бол яг liberal arts. Тэгээд яваад очингууд ерөөхдөө зөндөө олон гоё хичээлүүд байгаа. Тэгээд анд найз нөхдөдтэйгээ сайн ярилцаад, тэгээд өөр ингэсэн менторуудтайгаа сайн ярилцаад, тэгээд нөгөө эхнийхээ 2 жил нөгөө янз бүрийн бас компаниудад очиж дадлага хийгээд тэрнийхээ дараа шийдвэр гаргаж байгаа байхгүй. Миний хувьд яг тийм байсан 2 дугаар курс. 2 дугаар курстай хойлон би банк санхүүгийн байгууллагуудад ажиллаад, тэгээд нөгөө нэг санхүүгийн одоо зөвлөгөө үйлчилгээний тим газруудад ажиллаад тэр ерөнхийдөө за яг хөрөнгө оруулалтын банк тэгээд төслийг санхүүжуулагч мөнгө босгох иймэрхүү чиглэлээр ерөнхийдөө явхад айгүй сонирхолтой байна гэд тэгээд яг тоо эдийн засгаараа мэрэгшиж байсан. Тэгээд Дэлхийн нэгдсэн коллеж чинь бас Америкт байсан уу тий? Дэлхийн нэгдсэн коллеж Англид байсан. Англид байсан тий. Тэгвэл хоёулаа энэ хоёр улсын ялгааг би болохоор ягаад Браун сурчаад дахиад магистрийн зэрэгээ өөр улсад хамгаалах юм бас сонирхол байсан уу? Ягаад дахиад Америктаа сурах бас хүсэлтэй байсан бэ гэж асуух гэсэн. Тэгвэл Англи Америкийг гэхлээр ярьчлаа дараа нь тийш аваа тий. За Англи Америк нэлийн ялгаатай юм шиг надад санагдсан. Англид одоо чи бакалавра хийх юм бол нэгдүгээрт Англид 3 жил хийдэг, Америкт болохоор 4 жил хийдэг. Тэгэхээр тэр болохоор нэг ялгаа нь бакалаврын зэрэгийг 1 жилийн бага хугацаагаар Англид бол эзэмших боломжтой. Магистрт бас тийм байдаг тийм. Магистрт болохоор 2 жил 1 жил ч юм уу тийм. Яг үнэ тийм байдаг. Тэр ихний том ялгаа нь, хоёр дахь том ялгаа нь түрүү хэлсэн Англид бол сургуульд орохдоо ихвчлэн мэргэжлээ сонгоцсон байх шаардлагатай байдаг. Тэгээд яг нөгөө материалаа явуулж байх үедээ personal statement нь болохоор яг мэргэжлийнхэн дагуу эсэ шаарддаг. Америкт болохоор тийм байхгүй. Common App essay гэдэг байгаа. Тэр essay нь болохоор мэргэжлээ ямар ч холбоогүй зүгээр хувийн зүгээс харсан тийм essay байгаа. Гурав дахь нь болохоор орох хувь acceptance rate. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Англид болохоор ямар хүүхдүүдийг эхэлж авдаг вэ гэхээр яг Английн иргэншилтэй хүүхдүүдийг эхлээд авч байгаа. Тэрнийхээ дараа Европын холбооны одоо хүүхдүүдийг
авч байгаа. Тэрний дараа болохоор одоо олон улсын сурагчид буюу одоо Монголын хүүхдийг нэг эсэлтэндээ авдаг. Тэгэхээр Монгол хүүхд жишээ нь Оксфорд ч юм уу Кембрижд яг тэр бакалаврын төвшөнд ороход бол харьцангуй жоохон бага хувьтай юм шиг надад санагдсан. Би болохоор яг Кембрижийн хамгийн сүүлийн шатанд нь очиод унж исэн. Тэгэхдээ яг нэг тийм мэдрэмж төрсөн. Манай найз болохоор герман хүүхд төсөндөө Кембрижд орж чадсан. Яг уу магадгүй манай найз надаас зүгээр л илүү байсан байж магадгүй те. Гэхдээ тиймэрхүү хандлага бол харагдсан. Америк болохоор бол нэг тийм биш. Ийм 3-5 ялгаатай. За дөрөв дэх ялгаа нь бол зөв нэг tuition те. Сургалтын төлбөр миний бодлоор англи арай хямдхан байдаг гэж магадгүй. Гэхдээ тэргүй өөрөө нөгөө баг жил 3 жил сурж байгаа учраас тийм илүү болцолтой. Гэхдээ financial aid юм уу те одоо тэтгэлэг Америкт илүү авах боломжтой байдаг гэж магадгүй. Гэхдээ тэрэн дээр fact check хийгээрэй би тэрийг сайн мэдэхгүй байна. Тийм. Ягаад энийг асуусан гэхлээр миний хувьд бакалавра Оросд Москвад төгсчөөд 4 жил Москвад байх надад хангалттай санагдаад арай өөр тийшээ явмаар арай өөр юм мэдэрмээр санагдаад магистра урагшаа хятад руу хийсэн байхгүй юу? Чиний хувьд болохоор бакалавра Америкт ячаад магистра бас дахиад Америкт сурсан тийм. Юу нэг ийм бодол орж ирсэн өөр тийшээ явъя да Европ руу орох юм уу? Аз руу сурах энэ төр гэсэн бодол орж ирээгүй юу? Юу угаасаа Харвард гэж зорьсон байсан уу? Тийм. Тэгэхээр тэр шийдвэр чинь болохоор айгүй олон одоо хүчин зүйлсээс миний бодлоор бүтэж байгаа тий. Тэгэхээр нэг талаар харах үнцг нь болохоор за би арай нэг Америкаас өөр газар сурмаар байна гэсэн нэг тийм хүсэл сонирхол байж магадгүй. Гэхдээ миний бодлоор хамгийн том одоо харах хоёр хүчин зүйл нь бол эхнийх нь болохоор яг тэр сургалтынх нь өөрийнх нь одоо чанар тэгээ сургуулийнх нь брэнд нейм тий. Хоёр дахь том хүчин зүйл нь болохоор тухайн сургуулийг төгссөнөөрөө дараа нь ажлын байр олдох боломж чинь хэр байна вэ гэд. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйлийг харахаар яхаарахгүй Harvard Business их сургууль ч юм уу яг Америкт байгаа нөө топ 5 их сургууль болохоор хамгийн их ажлын байрын боломжийг нээж өгдөг. Хоёр талаараа сургалтынх нь яг тэр нэг curriculum айгу хүчтэй байсан учраас түүнээс биш яг түүдэд дүүцэх үйс амар сайн сурвалж шин Америкаас өөр газар хэрвээ байсан бол би бол тийшээ бас явахыг хүссэн байж магадгүй. Гэхдээ яг чамтай хэлэхэд би Америкт болохоор бараг 10 жил сая болчлоо. Тэгээд миний ажлын туршлага дандаа Америкт байсан. Харин ажлын туршлагаа би илүү diversify солонгорлуулъя гэж бодсон. Тэгэхээр тийм ч учраас ерөнхийдөө ажлын саналууд ч юм уу те яг нөө recruiting хийхдээ Америкаас өөр орнуудад илүү хийхийг хичээсэн тийм. Ажил дээр болохоор тиймэрхүү шийдвэр гаргаж байгаа. Тийм, ажил дээр бол яг тийм. Магистрт бол яг сургууль руугаа зорьсон байгаа болохоос биш локейшн бол нэг амар тийм том хүчин зүйл байгаагүй юм тий. Тийм, яа. Дөрөв хоёлаа хэлжсэн liberal arts сурж агаад банкнд ч юм уу ажиллаж агаад би мэрэгчлээ сонгосон гэд. Гэтэ яг сонгосон мэрэгжил нь юу байсан бэ бакалаврын? Яг сонгосон мэрэгжил болохоор юу double major байсан. Тоо эдийн засаг. Тийм ээ. Тэгээд Харвардд бас хэлжсэн ангидаа ингээ 94 оюутанд хамтдаа байсан гэд. Миний хувьд болохоор 94 гэхээр амар сонсогч байгаа. Тэгээд магадгүй тийм лекцийн танхим өнөр ингээ сууж байгаа итгэлцдэг байсан баг тийм магадгүй. Ягаад ер нь тийм амар олон хүүхдтэй ангиа бүрдүүлдэг байсан болов? Тэрийг өстэй сайн мэдэхгүй байна. Чамд ер нь онцлог нь ямар санагдсан? Тийм, зарим бизнес удирдлагын сургуулиуд хамаагүй бага ангитай байдаг. Harvard бизнес сургууль яг 94 гэдэг тоог сонгосныг бол сайн мэдэхгүй байна. Тэгтээ айгу гоё. Яг тэр анги танхимд ингээ ороод ирэхээр яг өмнө нь болохоор ингээ чиний нэрийг чинь хуудас ингээ байж байдаг. Тэгээд профессор болохоор ерөөхдөө хизээч яг өөрөө лекц тавьдаггүй манай сургуульд. Профессорын гол үүрэг нь болохоор facilitate хийдэг. Тэр нөгөө хоорондоо 94 хүүхдийн мэтгэлцээнийг ингээд нөгөө нэг чиглүүлж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр манай хүн болохоор ямар асуулт хизээ асуух уу? Тэгээд яаж энэ нөгөө чиглэлийг хаашаа одоо залах уу гэдгээ амар сайн одоо хийсэн тийм бэлтгэгдсэн тийм профессор байгаа. Тэгээд чи чинь нэг хичээл 1 цаг 20 минут ордог. Тэгэхээр 94 хүүхд байгаа учраас ерөөхдөө air time гэдэг нэг хүүхдийн ярих одоо боломж нь айгу бага байдаг. Нэг хүүхэд ерөөхдөө нэг хичээл дээр нэг л удаа баг ярих боломж гардаг тий. Тэгээд тэр ярих хугацаанд болохоор 1 минутаас ерөөхдөө баг хитэрч болохгүй. Тэгэхээр чи одоо гараа өргөж байгаа шүү дээ тий. Нэг бол профессор чамаас шууд асуулт асууна. Ямар нэгэн байдлаар чиний ярих цаг гарч ирэхэд 1 минутанд чи одоо өөрийнхөө тэр бэлдсэн өөрийнхөө яг бодлыг хамгийн одоо зөв зохистой байдлаар товч бөгөөд тодорхой хариулах хэрэгтэй.
тэр бол амар стресстэй. Миний бодлоор ерөөхдөө хүмүүс чинь өөрийнхөө нэг санааг бол тэг ингээд сунжруулаад байдаг. Яг тэр өгөгдсөн хугацаанд 1 минутын дотор бол гой хариулт өгөх бол аюу хэцүү юм шиг санагдсан. Тэгвэл ер нь яг case study-тэй ингэж хоорондоо мэтгэлцэх нь илүү бас ингэж нөгөө асуудлыг ойлгож мэдлэг болгож авах нь илүү чухал гэдэг бах те. Багш нь зүгээр ярихаасаа илүү багш яг лекц орж явах үед бол нөгөө ярьж л байдаг. Тэгээ нэг толгоонд авахын одоо гээхээ гээдэг те. Тэгэхээр энэ бол үнэхээр амар гоё сургалтын арга байж байна. Миний бодлоор багш ихэнх тохиолдолд биднээс илүү мэдлэггүй. Багш болохоор бид нар чи 94 хүүхэд байгаа гэхэд 94 хүүхэд чинь бүгд өөр орноос ирсэн, өөр салбарт ажиллаж байсан. Зарим нь болохоор одоо банкны салбар, зарим нь болохоор яг одоо аж үйлдвэрийн салбар те. Тэгэхээр одоо нэг кейс ингээ ороод ирлээ гэхэд тэр кейс нь болохоор хаамаагүй за Бразил одоо улсын одоо Бразилийн одоо хамгийн топ жишээ нь телеком компани чинь кейс байлаа гэхэд те. Яг тэр одоо нөгөө нэг Бразил ч юм уу яг тэр нөгөө Latam region-д жишээ нь ажиллаж байсан телеком индустрийн салбарт ажиллаж байсан жишээ нь залуу яг тэр өдрийн кейсэн дээр бол багшаас илүү мэдлэгтэй байгаа байхгүй юу жишээ нь тэгэхээр бид нар ч болохоор 4-5 жилийн одоо ажлын туршлагатай хүмүүс залуучууд ирсэн те жоохон 22 23 настай хүүхдүүд биш одоо 30 гарсан ингээд залуучууд хоорондоо мэтгэлцгээр ерөнхийдөө багшаас сурах гэхээс илүүтэйгээр яг өөрсдийнх нь ажлын одоо туршлаган дээр суурилсан тийм мэдлэгийг авах нь одоо хамгийн гол нэг жем юм байна гэж бол хардаг юм шиг үлээ тийм байна. Тэгээд тэр 94 хүн чинь бүгдээрээ өөрсдийн гэсэн юм туршлагатай магадгүй зарим нь арай нэг юм дараагийн шатнд гарах гэсэн тий. Эсвэл магадгүй шал өөр юм туршиж үзэх гэсэн. Ямар хуу хүмүүс байсан бэ? Ер нь хөвчлэн байдаг бизнес зэрэг ойлгогчд бизнесийн хувьд тий. За 2-3 төрлийн хүмүүс байгаа. Ингээ бүр том зургаар нь харж үзэх юм бол эхнийх нь болохоор яг тухайн салбартай одоо ингээд олон жил ажилласан. Тэгээд нөгөө нэг арай нэг доогуур төвшөнд ажиллаж байгаа шүү дээ хүн дөнгөж нөгөө нэг их сургуулиас ороод ирэхээр тэгчээд одоо нөгөө нэг менежер ингээд болъё гэхээрээ нөгөө нэг манлайлах чадвар нь болохоор арай дутагтаад байгаа. Тэгээд тиймэрхүү төрлийн хүмүүс болохоор бизнесийн удирдлагт 2 жил сураад манлайлагч чадвараа аваад тэгээд буцаад тухайн салбартаа очиод менежер болдог. Тэр нэг төрлийн хүмүүс байгаа. Хоёр дахь төрлийн хүмүүс болохоор тухайн салбартаа одоо олон жил ажиллаад тэгчээд одоо ингээ хан тулцсан. Тэгээд ерөөхдөө тэр салбартаа бас нэг дуртай биш те. Одоо ерөөхдөө арай жоохон өөр салбар руу хүчээ үзье те. Гэсэн хүмүүс болохоор яг бизнесийн удирдлагын энэ магистр сурангуудаа өөр компаниудад өөр салбарт нэг ажлын эрх олох тэр нэг үүдэн нэгдэж өгдөг. Ийм яг том зургаар харуул ингээ хоёр төрлийн хүмүүс байдаг. Зүгээр хүүхдүүдийнх нь өөрийнх нь демографикийг ингээ харах юм бол оюутнуудын демографик харах юм бол бараг 50-60% нь бол яг нэг банк санхүү менежментийн үйлчилгээний зөвлөгөөний ерөнхийдөө залуучууд байдаг. Үлдсэн 30-40% нь болохоор компьютер инженерүүд те эсвэл технологийн компаниуд, эсвэл аж үйлдвэрийн компаниудаас ирсэн залуучууд байгаа. Маш бага хувь миний бодлоор нэг төр гэдэг лөө public sector-аас ирсэн байдаг. Урлагийн салбарын ер нь хүн танаа ингэ байсан уу? За, урлагийн салбарын төлөө урлах дуртай хүмүүс байсан. Гэхдээ яг тэр айгу ховор баха. Гэхдээ ер нь бол бас байж болно тий тэрийг өгсөхгүй тий. Гэхдээ бол нэг их биш. За тэгээд Токиогийн хувьд маш юм туршлагатай коллежид байсан тий. Тэгээд бакалавра эзэмшээд магистраа ингээ хамгаалаад маш олон боловсролын үе шатуудыг бол эзэмшээд ингээ биеэрээ туулаад ирсэн. Тэгээд тэр өнцгөөс нь хоёлаа ер нь боловсролын системийн талаар ер нь дараагийн үедээ ярилцъя гэж бодож байна. Ягаад тэгэхээр сүүлийн үед бол ингээ хандлага өөрчлөгдөж байгаа шүү дээ тий. Заавал дипломтой байх шаардлагагүй, заавал их сургууль төгссөн байх шаардлагагүй. Чам тийм crazy idea байвал одоо хөрөнгө оруулалтаа босгоод өөрөө гэсэн стартапа хийгээд явхад ямар ч асуудалгүй гэдэг бодол залуучуудын дунд айгүй түгээмэл болсон юм шиг санагдсан. Тэгээ миний эргэн тойронд ч ихсээ их сургуулаа хайж байгаа хүмүүс маш олон байгаа. Чиний бодлоор энд хэр одоо юу гэж бодож чинь чиний хандлага? За энд бүр амар холимог бодолтой байгаа юм байна би. Нэг талаасаа бол боловсролын салбар чинь өөрөө айгүй үнэтэй. Тэ Америкт байгаа хүүхдүүдийн нийт өөрийн хэмжээ 1.5 триллион доллар. Тэгээд ерөнхийдөө маш бага хүүхдүүд л одоо топ сургуулиуд руу орох боломжтой байдаг. Үлдсэн 99% нь болохоор тэр өндөр чанартай боловсролыг авах боломж нь байдаггүй. Тэгээд мэдээлэл болохоор бас одоо хомс тэ тухайн топ сургуулиуд руу орох тэр нэг замнал нь өөрөө бас жоохон нарийн байж магадгүй. Narrow.
Тэгэхээр одоо энэ ингээ мэдлэгийг боловсралчин ууг нь бол human right те хүн болгон бол чанартай боловсралыг авах ёстой гэсэн үүднээс болохоор энэ боловсралыг илүү хүртээлтэй болгох хэрэгтэй гэдэг нь нэг талын миний бодол. Нөгөө талаасаа болохоор хүүхдүүд за тийм л юм чинь тэгвэл боловсрал өнөөдөр хэрэгтэй юм уу те илүү одоо бидний нөгөө нэг нийгэм чинь нөгөө skill based боловсрал гэхээсээ илүү нөгөө нэг чадвар based болчихж байгаа чадвар дээр суурилсан учраас сургууль би сурах шаардлага байна уу гэж сургуулиасаа бүр drop out хийгээд тэгснээ ингээд өөрийнхөө хүссэн одоо гарааны бизнес ч юм уу ингээд өөрийнхөө одоо heart-ыг follow хийгээ те явж байгаа бас нэг тал байна. Хоёр тал өөр ингэсэн одоо авах өгөх зүйлтэй л ах миний бодлоор гэхдээ би бол өөрөө risk averse ерөөхдөө тийм амар тийм рисктэй шийдрүүдийг нэг гаргадаггүй. Ямар нэгэн шийдвэр гаргахтаа ард нь ингээд нэлээд calculated байдаг. Тийм ч учраас одоо юуны төрөвгөө шууд ингээд сургуулаасаа жишээ нь гараад те өөрийнхөө мөрөөдлийг хөөх бол надад бол тийм сэтгэл зүрх бол баг байхгүй байх. Гэхдээ яг тэгж байгаа хүүхдүүдэд зүгээр тэр бол би яг буруу гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ тэгж байгаа хүүхдүүд нэлээд сайн бодосоо л гэж бодмоор байна. Тэгээд яг зүгээр ингээд өөрийнхөө нэг тийм сэтгэл хөдлөлтөө ингээд одоо умартаад гэх юм уу те. Тэгээд ингээд сургууль боловсрлоо ингээд хаяад тэг ингээд өөрөө явж байгаа нь бас агуу том алдаа байж магадгүй шүү л гэж бас хэлмээр байна. Яа тэгвэл 1-2 жил алдахад ч юм уу те ерөөхдөө цаг хугацаа чинь дахиж хийж эргэж ирдэггүй. Тэгээд залуу нас маань өөрөө агуу лимит хязгаарлагдмал байдаг учраас ямар нэгэн шийдвэр гаргахтаа агуу calculated байгаасай те сэтгэлийнхээ хөөрлөөр ингээд том алдаа битгий гаргаасай гэж бол хэлмээр байна те. Тийм шүү. Тэгээ ойлгонгийнхын хувьд бол энэ зөв тэр нь буруу гэж хэлж чадахгүй тийм ямар ч ирэх байхгүй тийх угаасаа боломж байхгүй. Тэгэхээр магадгүй юм трендийг дагаад битгий өөрийнхөө амьдралыг ruin хийгээсэй, битгий өөрийнхөө амьдралыг баллаасай. Жоохон өөртөө ингээд бодол дүгнэлт хийгээрэй гэдэг ямар тийм чухал санагдлаа. Тэгээ дээрэс нь юу байна л да одоо боловсрол гэдэг яг монгол үгнээс нь харангууд боловсар одоо ингээд яг ингээд боловсроод явах юм шиг санагдаад байгаа байхгүй. Бас надад ингээд үгээр нэг өсвүүдээр нь тоглосон ч боловсар олд болж байгаа юм шиг. Тэгэхээр боловсроо дараа нь өөрийгөө олч юм уу? Ингэж бас ойлгож болох юм шиг санагдсан. Тэгэнгүүт магадгүй чамд бас өөрт чинь мэдрэгдсэн одоо дэлхийн нэгдсэн коллежид сурж явах үеийн тука. Дараа нь ингээд Brown-ийн сургуульд ороод илүү олон хүнтэй яагаад илүү олон багшийн номын дуу сонсоод тэр үйл явц чамд өөрт чинь яаж мэдрэгдэж чи яаж өсөж твсэж боловсрал чамайг хэр өөрчилж боловсруулсан бэ? Миний бодлоор хамгийн том өөрчлөлт бол улам дараахан л болж байна. Яа тэгвэл очих хүрх дараачин газар болгонд надаас дандаа илүү амьдралдаа илүү бүтээсэн. Тэгээд надаас илүү хурц ухаантай. Тэгээд өөрөөс нь сурах зүйл маш их байгааг мэдрүүлсэн тийм хүрээлэл донд байнга орж байгаа учраас ерөнхийдөө бол илүү дараахан л болж байна. Тэр бол миний бодлоор хамгийн том өөрчлөлт яг одоо хувьд бол анх Brown-ийг сургуульд орчоод би чинь вау Ivy-г орсон хэвээр одоо л ингээл амьдрал сайхан болно гэлтэй. Ерөөсөө тийм биш. Улам л том даваанууд чиний өмнө гарч ирдэг. Тий. Тэгэхээр ер нь яг яаж чамд ингэж нөлөөсөн бэ? Одоо магадгүй яг дөнгөж төгсчөөд бакалаврын зэрэгээ төгсчөөд магистрийн зэрэгт яг ороод Harvard-тэй одоо нэг хамгийн ихний юм freshman болчоод дараа нь төгссөн энэ хугацаанд чи хэр их ингэж өөрчлөгдсөн бэ? Ер нь өөрчлөлт чамд өөрт чинь ингэ мэдрэгддэг шүү дээ. Тийм байсан уу? Тий. Мэдээж өөрчлөлтүүд одоо зөндөл гарсан баг. Тэгээд эхнийх нь хэлсэн нь бол одоо илүү дараахан болж байгаа humble тэгээд хоёр дахь нь бол зүгээр мэдгүй да яг ажил хийгээд тэгээд ингээд сурах тусам мэдээж илүү ямарваа нэгэн зүйлийг олон өнцгөөс харах одоо жишээ нь чадвар мэдээд бодол суудаг байх. Дараачих нь бол одоо well-rounded knowledge гэдэг тийм. Одоо ертөнцийг харах үзэл чинь бас нэлээд тэлдэг байж магадгүй. Ингээд Монголд жишээ нь ингээд байгаад ахаар яг Монголтой ойрхон ч юм уу ингээд нэг ойрын проблемуудыг хүн их хардаг байх. Гэхдээ ингээд одоо гадаадын компани ч юм уу ингээд гадаадын сургуульд сурснараа одоо дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа залуучуудаа ингээ харилцахаар өөрийн чинь харах хүрээ өнцөг бол хамаагүй илүү тэлдэг юм шиг санагддаг шин. Тийм. Тэгээд за бас өөр нэг юм одоо яг нэг юм тренд болоод байгаа нэг зүйлийг ярих юм бол gap year
Хүүхдүүд маш их gap year авдаг болоод байгаа. Тэгээ ялангуяа Америкийг явахыг зорж байгаа хүүхдүүдийн дунд энэ амар их ажиглагдаг байгаа учраас чамаас бас юу гэж бодож байгааг чи асуух хүсэж байгаа. Тийм. Сургуулаа төгсөнгүүтлээ заавал gap year авч ич явах хэрэгтэй юм шиг ойлгох хүүхдүүдэд одоо төрөө том шиг санагдаад байгаа байхгүй. Ер нь заавал тийм байд юм уу? Эсвэл яг төгсчөөд явах боломж нь уг нь байгаа шүү дээ. Тийм. За энэ дээр яг gap year-ыг амар advocate хийсэн хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ би бол gap year-ыг ерөөсөө авах хэрэггүй гэж боддог. Gap year миний бодлоор яг plan B л авах хэрэгтэй. Gap year-ыг авахгүйгээр яаж одоо өөрийнхөө мөрөөдлийнхаа сургууль руу орж чадах вэ гэдэг тэр арга замыг хайгаасаа гэж хэлмээр байна. Тэгэхээр 12 дугаар ангидаа чи материалаа бүрдүүлж байгаа. Гэхдээ 12 дугаар ангидаа оронгууд 9 сард оронгууд бүх материалууд болохоор 1 сарын 1-нд байдаг. Тэгэхээр тэр хүүхд чинь 12 дугаар ангидаа ороод вау би одоо ингээд сургуулиуд руу материалаа өгөх юм байна гэж бодож эхэлж байгаа хүүхдүүд бол аль хэдийн хоцорсон байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүд чинь ерөнхийдөө gap year авдаг. Яг бол тэр хүүхдүүд хитрхи хожим ухаарсан байгаа. Одоо болохоор тэр хүүхдүүд 12 дугаар ангидаа оронгуудаа хожим ухаарах тийм шалтгаан миний бодлоор бол байж болохгүй. Яг бол мэдээлэл зөндөө байна. Томьёогоор чи хангалттай мэдээлэл авч болно. Өөр зөндөө олон одоо мэдээллийн сорсууд ингээ гараад ирсэн байгаа тий. Тэгэхээр аль болох одоо эрт эхлэх хэрэгтэй. 5 дугаар анги нь 6 дугаар анги нь 7 дугаар анги нь тэр үеэс эхлээд өөрийгөө одоо урт хугацаанд яаж англи хэлээ сайжруулах уу, ном сайн унш тий. Тэгээд ерөөхдөө ирээдүйнхаа бас ингээд ямар төрлийн ажил хийх үү тэрийг ингээд сайн бодож эхлэх хэрэгтэй. Дэлхийд байгаа тэр хүүхдүүд бүр ингээд амар хурдцтай тэр нөө өрсөлдөх чадвар нь улам ингээд дээшлээд байгаа цагт бол жоох хүүхдүүд бол эртнээс эхлэх хэрэгтэй. Тэгээд gap year авах гэдгийг миний бодлоор бүр санаанаас авах хэрэгтэй. Gap year байхгүй юм шиг л миний бодлоор үзэлцэх хэрэгтэй. Тэгээд үнэхээр чи хамаг хүчээ гаргаад хичээгээд тэгээд хүссэн сургуульд 12 дугаар ангидаа материал өгсөн чинь тэнцээгүй байжээ. Тэгэх юм бол за яах вэ? Одоо тэгвэл дахиад энэ 1 жил олцсон хугацаанд би gap year аваад тэгээ gap year дээр өөрийгөө илүү хөгжүүлээд нийгмийн идэвхтэй байгаад SAT стандартчлан шалгалтаа илүү сайн өгөөд тэгээ хүссэн сургуульд орё гэж болно. Гэхдээ энийг бол толгоноос одооноос л ав. Тэглгүй яг цаг бол алт гээл ихгүй чамаа хүлээхгүй яалаа шүү дээ. Магадгүй gap year авч явах үед чинь яг төгсөж байгаа үед чинь сурцсан байсан хүүхд бол чамаа дөнгөж сургуульд орж явах аль бишээ ингээл сургуулийнхаа 2 3 дахь курс алсан тий. Дөнгөж ингээл очроо авах гол явж явах нөгөө хүүхд нь төгсдөг ч юм уу ингээд арай урт алхаал яваад байна гэсэн үг тий. Цагаагаа ашиглаад. Харин тий. За тэгээд түүнээс гадна за бакалаврын зэрэг хамгаалчлаа. Дараа нь магистрийн зэрэг, тэрний дараа докторийн зэрэг гэж байдаг. Тэг чи ер нь докторт сурна гэж бодож байгаа юу? Бизнесийн бодлохоор ер нь доктор хийх ер нь байд юм уу? Би юу сонсож байгаа юм. Тий. Манай бизнесийн сургуулийн одоо стратегийн доктор гэж зэрэг байгаа. Тэр нь болохоор бусад доктортой адилхан 5-6 жил сураад тэгээд яг нөгөө практик байдлаар компаниудын стратеги дээр нэлээд ажиллаад тэгээд тэрнийхээ дагуу тэрэн дээр үндэслээд ерөнхийдөө яг одоо state of the art гэдэг шиг тий яг одоо хамгийн тэргүүлэгч одоо компани яг стратегиудыг гаргах тэр онолуудыг бий болгож байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу компаниудад зөвлөгөө өгөөд тэгээд ингээ юм гоё профессор болох нэг замнал байна. Гэхдээ энэ бол бас айгүй өрсөлдөөнтэй. Тэгээд мэдээж 5-6 жил дахиад одоо сурна гэдэг чинь чамаас бас маш их цаг хугацаа шаардсан. Тэгэхээр үнэхээр л одоо чи яг нөгөө нэг онлайн талаас бизнесийн стратегийг яаж гаргах вэ гэдэг энэ чиглэлд өөрөө амар дуртай байвал sure тэгж явж болно. Би бол тэгж явна гэж бол өөрийгөө боддоггүй. At least for now одоохондоо бол тэгж ерөөсө бодоогүй байгаа. Би илүү яг практик талдаа онол гэхээсээ илүүтэйгээр Harvard бизнесийн сургуулиас гаргасан стратегийн онолуудыг би надад өгчих би авъя тэрийг чинь суръя. Харин энэ онолуудыг одоо би яг жинхэнэ практик байдал дээр компанид нь очиод хэрэгжүүлэе гэсэн талаас нь бол би харж байгаа тийм. Дөнгөж сурж байгаа л төгссөн чи дахиад сурна гэхлээр угаасаа амар санагч. Тэгээд яах гэж сураад байгаа сурсан юм аавас ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэгээд Токагийн удаас магистрийн зэрэгтэй горилохоос өмнө бас ажиллаж байгаад магистрийн зэрэгтэй орсон байна. Магадгүй яг MBA-ээр сурахаа илүү тэр хугацаанд ойлгож авсан бах те. Өөрийгөө илүү ойлгох тийм процесс өгсөн болов уу гэж бодож байна. Нэг тийм хоёрт угаасаа чамаг авахгүй. Бакалавра төгсөөд шууд бизнесийн сургуульд орно гэсэн ойлголт бол байхгүй. Чи бизнесийн сургууль дээр шууд бакалавраасаа ороод ямар ч ажлын туршлахгүй тэр 94 хүүхдийн нэг болоод чи өнөөдөр тэр кейсийг уншаад биднэртэй мэтгэлцлээ гэхэд чамд биднэрт хэрэг болох ямар ч санаа угаасаа гарч ирэхгүй. Чи өнөөдөр зөвхөн онлоор мэдээж биднэрт бол нөгөө нэг хувь нэмрээ оруулах юмш боломжгүй.
Тэгэхээр нөгөө нэг MBA буюу бизнесийн удирдлагад орохдоо материалаа бүрдүүлж авахад ажлын туршлага угаасаа хамгийн том хувийг эзэлдэг. Ажлын туршлага дотроо ямар төрлийн ажлын туршлага яг одоо тэр нэг үнэхээр одоо манай тэр 94 хүүхдийн нэг болоход хангалттай чи ажлын туршлага мэдлийг хоригдлуулсан үгүй юу гэдэг асуултанд л хариулж байгаа байхгүй юу. Тэгээ тэр байхгүй бол ч угаасаа орчихдоггүй. Тэгэхээр угаасаа л ажлын туршлага байх хэрэгтэй. Бизнес удирдлага бол өөр магиструуд бол тийм биш шүү. Шууд төгсөөд хийчих боломжтой зөндөө олон магиструуд байгаа. Гэхдээ бас бакалавра төгсөө шууд магистрт орсноос илүү ажиллах нь илүү бас нөгөө дараа нэг магистрийн зэрэгт яг энэ Харвардын жишээн дээр те арай нэг мэдлэгийг арай өөр өнцгөөс олж авах эсвэл магадгүй хэрэв багшчин заадаг бол багштайгаа мэтгэлцэх хэмжээнд хүртэлтэй мэдлэгийг одоо өөр өнцгөөс ойлгож авах нь илүү юм болов уу гэж харагдсан. Тийм шүү дээ. Практикийг ойлгохгүй, ажлын туршлахгүй магистр хийх миний бодлоор амар харамсалтай. Бараг ер нь бол тэр багшийн зааж байгаа одоо онлыг чи практик дээр ямар байдлаар хэрэгждгийг мэдэхгүй учраас нөгөө нэг чихээр ороод нөгөө чихээр гарч байгаа байхгүй юу. Тэгээ түрүүний бас жишээн дээр хэлжсэн яг энэ бизнесийн удирдлагаар сурах сонирхолтой хүмүүс магадгүй нөгөө мэрэгчлээ өөрийнхөө чиглэлийг өөрчлөх сонирхолтой хүмүүс байж магадгүй. Тэгэхээр одоо дөнгөж нэг 10 жилээ 11 жил 12 жил сураад төгсөнгүүтлээ дахиад өргөжлүүлээд бакалаврт гэл нэг 15 6 жил сурч байгаа. Тэнгүүд яг бакалаврын мэрэгчлийг бүр тултал бүх ингээ мэдээлэл авч чадаагүй юм шиг надад санагддаг байхгүй. Сурцсан тэгэл одоо ингээ шоудаал багшаагаа харуулж байгаа юм төгсөх хандлага айгүй. Тэрийг бас би яг төгснөхийн дараа ойлгосон. Тэр хичээл дээр хэлж яхах миний сонсчихгүй тэг ажил дээр нөгөөх маань яг шаарддаг. Тэгээ яг ажиллаж байгаа мутлаа за би юу н яг энэ мэдлэг над дээр амьдрал дээр дутагтаад байгаа юм би энэс сурах хэрэгтэй юм байна. Гэт магистрийн зэрэгээ хамгаалангууд арай өөр багшийн хэлж байгааг арай өөр өнцгөр нэг чихэндээ гээд нөгөө чихээрээ гарахгүй л хүлээж авах шиг надад санагдав. Тий. Арай илүү өөрт нь алдчихж байгаа тий. Тэгээд бас нэмж хэлэхэд за ингээ ямар нэгэн бүр ингээ гайхамшигар ч юм уу тий. Чи ажлын туршлахгүй одоо Харвардын бизнесийг сурвалд орчлоо гэж бод тий. Тэгээд чи дараа нь одоо ажилд орох гэдэг шүү дээ. Тэгээд чи материалаа ингээ явуулахар чинь одоо чи менежер одоо нөгөө нэг позишнд очих гэдэг тий. Тэгэхэд чамааг уусаа хийж авахгүй. Яг л чи ажлын туршлага байхгүй. Тим хүмүүсийг уусаа авахгүй. Тэгэхээр яаж ч батсан ажлын туршлагаар зайлшгүй бол гэж хэлмээр. Тэгэхээр бас Дукагийн маань бас одоо хэрэгжүүлж байгаа маш сонирхолтой төсөл байгаа даа Hello MBA гэдэг яг одоо яг чиний сурч төгссөн мэрэгчлэр суралцах хүсэлтэй хүмүүсүүдэд ийм зөвлөгөө өгч тэднийг чиглүүлэх юм гоё прожектыг Дукан маань эхлүүлсэн байгаа. Тэгээд прожектод нь амжилт төсөө бас баярлалаа. Маш гоё чухал ажил байгаа. Тэгээд энэ талаар бас танилцуулж болох уу? За тийм аюургай асуулт байна баярлалаа. Гарууд ирсэнд. Юу Hello MBA гэдэг нь ерөнхийдөө ганц тийм зорилготой. Тэр зорилго нь юу вэ гэхээр бизнесийн удирдлагад одоо явах хүсэлтэй ч юм уу тиймэрхүү ингээ монголчууд зөндөө байдаг. Тэгсэн мөртлөө бизнесийн удирдлага руу явах тэр нөгөө нэг одоо хүрэх зам нь өөрөө бас айгу удаан тэгээд хүрэхэд жоохон хэцүү ч юм уу бүтцэн сайн ойлголтгүй ч юм уу нэг тиймэрхүү тал байгаа. Учраа олохгүй байгаа ч юм уу ингээд зөндөө олон мэдээлэл байдаг. Тэр мэдээлэл нь яг аль нь зөвийн үнийн тэгэхээр ингээд яг нэг өөрт чинь ингээд чамааг ингээд залаад явах нэг тийм ментор уг нь байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ тэр менторыг л одоо менторинг платформыг чинь үүсгэж байгаа байхгүй юу? Бидний хувьд бол тухайн үед яг одоо бизнесийн удирдлага руу явсан залуучууд бол төдийлөн их байгаагүй Монголд. Одоо бол бас нэлээд олширсан байгаа. Тэгээд энэ хүмүүс чинь аль хэдийн яг MBA руу ингээд явцсан төгссөн. Тэгэхээр бид нар бол ингээд яг hardware юм уу ингээд арай нэг хэцүү аргаар ингээд бүгдийг яаж ч жагаад өөрийн биеэр ингээд сураад ойлгоод одоо явцсан байгаа. Тэгэхээр алдаа оноотой. Тэгэхээр энэ процессыг л арай нэг жоохон хэлбэрчлэе гэсэн байдалтай Hello MBA гэдэг mentorship платформ байгаа. Тэгээд нэг талд нь болохоор зөндөө олон яг MBA төгссөн монгол залуучууд байна. Нөгөө талд нь болохоор яг MBA явах одоо хүсэлтэй кандидатууд залуучууд байна. Энэ хоёрыг л ерөөдөө холбоё гэсэн тийм үйлчилгээ. Гэхдээ бид нар бол яг тэрэн дээр бол нэг тийм inspirational нэг тийм за би чадсан юм чинь чи чаднаа ч юм уу нэг тиймэрхэн байхгүй. Яг илүү яг зөвхөн яг үр дүн дээр тулгуурласан тиймэрхүү үйлчилгээг одоо үзүүлэх гэж байгаа. Чи яг өнөөдөр MBA явахад чамд яг одоо юу дутагдаад байна өнөөдөр чи GMAT-ийнхаа оноог яаж сайжруулах вэ ч юм уу эсвэл яг өнөөдөр чи материалаа ингээ бүрдүүлж байхад эсээгээ яаж бичих хэрэгтэй вэ? Recommendation letter яг яаж гаргах хэрэгтэй? Вау чи тэгвэл яг Harvard бизнесийн сургуулиас одоо яг ярилцлагын хэрэг авсан юм уу? Тэгвэл одоо ярилцлаган дээр чинь бид нар яаж бэлдэх вэ гэдэг дээр яг энэ бүх замыг бид нар туулсан байгаа учраас тэрэн дээр яг тэр хүнд зориулсан customized үйлчилгээ одоо үзүүлэх боломжтой.
Уг нь бол чи гадны зөндөө олон тийм гоё үйлчлэгээнүүд байгаа. Тэднэрийн даанч дэндүү үнэтэй. Одоо нэг сургуульд авлаа гэхэд $4-5 мянган доллар байгаад байдаг тий. Тэгэхээр бид нэр яг л хүртээлтэй гэдэг түрүүн нөө ярьсан тий. Хүртээлтэй тийм үйлчлэгийг л хүрэхийг хүсэж байгаа шүү. Энэ тэгээ зөвхөн Америкт юм бэ юу эсвэл хаач хамаагүй юу? Энэ бол хаач хамаагүй байгаа. Тэгэхээр нөгөө нэг хоёр талтай. Эхний тал нь болохоор MBA гэдэг чинь нөгөө нэг материалаа бүрдүүлэх тэр нөгөө бүтцэн ямар одоо орон руу явуулж байгаасаа үл хамааран ерөөхдөө адилхан байдаг. Тэгэхээр чи Америк руу MBA-ийн материал явуулж гинөө, Европ руу MBA-ийн материал явуулж гинөө ерөөхдөө адилхан байгаа. Тэгэхээр угаасаа хамаагүй. Хоёр дахь нь болохоор бидний нөгөө нэг платформ дээр байгаа менторууд маань Америк, Европ те өөр Австрали гэх зөндөө олон өөр орнуудаас жишээ нь тэгтээ дөрөв орсон байгаа учраас тэр хүмүүстээ яг тэр оронтой одоо яг tailored тийм үйлчлэгээнүүд бас авах боломжтой. Ямар гоё энэ багт нь баярыг хүргэе. Түүнээс гадна зөвхөн MBA гэлтгүй өөр мэдлэлээр бас та бүхэн сурах хүсэлтэй байвал томьёо дээрээс бас юм улсын маш олон юм сурч төгссөн залуучуудаас мэдээлэл аваа хэвээ яг MBA-ээр илүү нарийн мэдээлэл авах гэж бол Hello MBA платформ хандаарай гэж хүсье. За ингээд манай нэвтрүүлгийг өндөрлөх дөх чинь. Гэтэ хамгийн сүүлийн асуултаа асууя гэж бодож байна. Подкастын маань диплом. Тэгэхээр яг дипломын үн цэний талаар чамаас бас асуулт асууя гэж бодлоо. Энэ дипломтой хамт чамд бас яг ямар үн цэн ирсэн бэ? Яг энэ дипломыг дагаад яг өөртөө авах бүх юмаа чи авч чадсан уу? Harvard-ийн бизнесийн сургуулийн дипломыг авсан гэхээр нэгт одоогоор итгэж өгч чадахгүй байгаа. Хоёр талаараа энэ амар том өндөр хариуцлага юм шиг санагддаг. Тэгээд одоо ингээд нэг бизнесийн сургуулийг төгссөн өмнөх одоо Монголын дөрвөн одоо ах эгч нараа ингээд харахаар айгүй чадварлаг тий зөндөө ихийг ингээд хийгээ бүтээсэн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо араас ингээд орохоор бас айгүй өндөр хариуцлага өөрт ирж байгаа юм шиг санагддаг. Тэгээд бизнесийн сургууль гэдэг бол ерөнхийдөө амар том тийм нэг alumni networkтэй байгаа тий. Тэр бол миний бодлоор хамгийн том одоо өөрт үлдэж байгаа үнд зүйл байх тий. Тэгэхээр одоо би Солонгос жишээ нь явж байгаа. Тэгэхээр ингээд Солонгост ингээд очихоор бизнесийн сургуулийг төгссөн одоо юм клуб байгаа тий. Тэр клубд ингээд Солонгост тэр хүмүүстэй ингээд харьцах тий. Тэр нэг pool network-ыг сүлжээг одоо үүсгэж байгаа. Тэр бол баг хамгийн том ерөнхийдөө тэгэл бизнес гэдэг чинь тэрний ард угаасаа хүмүүс л байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүстэй холбогдох тэр сүлжээг л ерөөхдөө бий болгож өгч байна. Тэгэхээр тэр сүлжээний нэг гишүүн болж байгаа даа их баяртай байна. За тэгээд өнөөдрийн дугаарт оролцож өөрийнхөө туршлагаас бидэнтэй болон манай энэ нэвтрүүлэг үзэгчдэдтэй хуваалцсан Тукада маш их баярлалаа. Тэгээд утгагүй Солонгос явах гэж байгаа. Тэгээд гоё Солонгос явах аялалд нь бас амжилт хүсье. Тэгээд айгүй мундаг Ким Тука обаа. За зөндөө баярлалаа. За баярлалаа.